Таны хувьд бол яг Монгол хүмүүсийн үүслийн талаар ярьлаа. За мөн одоо язгуур чанараа авч үлдэх асуудал бол яг өнөөгийн нийгэмд маш чухлаар тавигдж байна. Энийг одоо бас бодлогын чанартайгаар орон нутг нь энэ дээр анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна гэсэн үндсэн одоо мессеж өглөө шүү дээ. Тэгэхээр та энэ талаар ярихгүй юу? За ерөөсөө ардын язгуур урлаг гэдэг бол өөрөө тийм хүнтэйгээ хамт байдаг тийм амьд чанар байдаг. Энэ бол дан ганц аман өв биш. Энэ бол одоо тэр баядын бие биелгээж байдаг юм уу? Тэр ихлийн татлагч байдаг юм уу? Яг энтэй яг адилхан. Тэнд ерөөсөө амин сүнс оршиж байдаг. Тэгэхдээ Монгол хөөмийг бол яг л одоо би өглөө өдний ихтгэл дээр ч ярьсан. Ерөөсөө Монгол хөөмийг урлаг гэдэг нүдээр л харж идэг. Гэтэл энэ өөрөө маш нарийн тэр зан үйлийн тогтолцоотой байждаг. Энийг ерөөсөө тэр нэг жижигхэн ард түмэн л одоо үеэс үед өвлөн дамжаад ингээд идэггүй яг уу өнөөдөр дэлхийд тархаад ийм сайхан өв соёл болоод урлаг болоод ингээд явж бол гайхалтай. Гэхдээ энэний цаан тэр амин чанарыг монгол хүн өвлөн дээж ирсэн тэр амин чанарыг бол өөр хаанч бол тээж чадахгүй. Яг гоо танхимын сургалт бол энийг тэгээд байгаа, сургаад байгаа тий. Гэтэл энэний цаана асар олон тэр өвгдийн одоо сүр сүлд оршсон тэр байгальтай харилцах арга ухаан болгож исэн. Тэр одоо ан амьтдыг хайрлах сэтгэл, тэр байгалыг хайрлах сэтгэл. Ерөөсөө энэ дэлхийн ертөнцийн чулуу, эдис, салхи, агаар бүх юм эзэн савдагтай гэсэн тэр үзэл онол чинь өөрөө ухта тэр байгалаас ирхшээж хүн байгалыг хайрлах ёстой л гэсэн үзэл байгаа байхгүй. Тэгэхээр энд чинь ерөөсөө нэг тийм мухар сүсгээр тэрийг хайрлаад байгаа юм биш. Эргээд нөгөөдхөөсөө хүн ирхшээж альва нэг юм эзэнтэй савдаг шивдэгтэй гэд яг үүнтэй адилаар хөөмийн урлаг ингэж одоо байгальтай харилцах арга ухаан болж исэн. Энэ ерөөсөө тайзны тэр бүтээл дээр ч тэр алтайгаа магтчил гарч ирж исэн өв соёл шүү дээ. Гэтэл өнөөдөр ч гэсэн одоо би Монгол хөөмийн өвтэй хичийн гэр бүлийн хүн баггүй юу. Гэтэл өнөөдөр ч гэсэн манад энэ хөөмийн өв соёлыг цагаан сараараа нэг гэрийнхаа жаврыг үргээгээд алтайгаа хайлцдаг. Тэгээд энэ өв соёлоо зорж өвлөн уламжлуулаад байгаа юм биш байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ чинь амьдралаас урган гарч байгаа тэр зан үйл болоод тогтчихсон энэ амьдралыг бид ингээд аваад явах хэвээр ингүүл сайн сайхныг даллан дууд, ингүүл бид байгаль дэлхийн ивэлд амьдрын, ингүүл бид байгаль дэлхийн үеийн үед бид нарыг одоо ивэж хайрлна. Бид тэднийг хайрлах ёстой гэсэн энэ сэтгэлгээд ард түмэн өөрөө амьшуулж ирсэн тэр зан үйлэлтэй. Тэгээ энийг ерөөсөө аваад үзэхээр дан ганц хөөмий биш юм байна. Энэ бол Урайхан туйлын тэр шахаа тэр шахмал тэр эрдэм тэр одоо хоолойд байгаа байхгүй юу. Тэгээ энийг ерөөсө үний юм худлаа юмгээр одоо энэ AI тэгэл энэ одоо орчин үеийн техник технологи машин сургалт бүх юм хөгжчихсөн. Тэнд чинь ингээл мэдээлэл оруулаад дата цуглуулаад яцгаар эн чинь давхар хөгөөр илэрхийлэгдэг нөгөө хөөмийн аялгач юм биш шүү дээ. Энэ Урайхан шахмал тэр хатуу тул дээр илэрж шүү дээ. Тэр зөөлөн тул дээр илэрж шүү дээ. Бүх юм ингээд нүдэнд харагдчихж байгаа байхгүй юу. Эн чинь зөвхөн одоо нөгөө нэг эхлээд хүн төрлөختний ихэн үед зан үйл бол ерөөсөө л амьдрах гал ядаад исэн арга байсан болвол өнөөдөр энүүгээр чинь шинжлэх ухаан нотлоод шинжлэх ухааны орчин үеийн арга одоо энэ техник технологийн програмууд нотлоод ингээ явчихж байгаа учраас ерөөсөө энэ шинжлэх ухааны суурьтай тийм одоо өв соёл юм байна. Шинжлэх ухаанаар нотлогддөг юм байна. Тэгэхээр энийг бол маш эрсдэлтэй учраас одоо энэний өвлөн тэгчиг бол яалтч авч үзүүлдэг асуудал. Орон нутаг төдийгүй усын хэмжээний бодлогонд бол хэрэгтэй. Эсгэрэх хөөмийг бол Тов дэмгийн чандамнаас одоо гаралтаа дахин давтагдчихгүй юм одоо соёлын одоо өв гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй гэдгийг таны бас илтгэлээс ойлгож авлаа л та. Тэгэхээр хөөмийн удал дотор олон төрөлтэй. Эсгэрэх хөөмийн бусад одоо хөөмийн төрлүүдээс юугаар онцлог одоо ялгарах юм давуу байдалтай. Яг хөөмийн төрөл зүйл дээр айгүй их тийм одоо санал дэвшил ихтэй хүмүүс жоохон одоо нэгдмэл ойлголтод хүрч чадаагүй юм асуудал л да. Тэгвэл яг ерөнхийдөө л одоо эн чинь түүхэн цаг хугацааны явцад альва юм чинь нотлогддог. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хэдэн хөөмич байгаа вэ? Тэдэн хөөмичийн тэдэн аль хаваар нутгалдаг үлээ тэр хүмүүс юугаар урийн сангаа бүтээч үгээл харахаар ерөөсө чандамны эсгэрээ хөөмөл одоо голчлоо гараад ирж байгаа байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт Туваа, Халимаг одоо тий энэ Шинжаан, Уйгур, Өвөр Монголд манай Монгол урднууд хөөмөлж байна. Гэтэл эсгэрээ хөөмийн тэр нарийн маш нарийн тэр хүнд хэцүү тэр хүний хэвлийгээс тэр гардаг тэр булчин мэдрэмж тэгээд тэр хөөмичний сэтгэл уур ухаан бүх юм шингэж иж тэр нарийн тэр чанад тэр шингэн хөөмийг гаргаж ирж байгаа.
Тэгэхээр энийг бол тэр болгон хүн хамгийн түрүү сурахгүй. Энэ ерөөсөө тэр шахаж сураад, хархирч сураад хамгийн сүүлд нь дэвсгэрчил сурдаг. Тэгэхээр энэ маш хүнд техник. Энийг бол тэр туваад халимагт ч гэсэн бол хэцүү. Тэгэхээр энэ бол монголчуудын яалтчгүй нэрээ уцуулсан язгуур одоо хөөмийн өв соёл юм уу? Гэтэл энийг жинхэнэ л цуурайтал ингээл хөөмөлдөг нь бол манай монголчууд чандамныхан л баггүй юу? Монгол хөөмийн урлаг бол одоо зөвхөн урлагийн нэг төрлийн юмаа гэсэн зүйлийг л одоо нийгэм түгээгээд байна. Гэтэл таны ихтгэл дурдсанаар энэ хөөми гэдэг чинь өөр юм гэсэн сүнстэй. Тийм ээ? Зөвхөн байгаль дэлхий дээрээ энэ цэвэр ариун мөн одоо яг их хуваараар оршиж байгаа юм цор ганц урилга гэдгийг та хэлж байна. Тэгэхээр байгаль дээр хөөмийлэх эсвэл тайзан дээр хөөмийлэх хоёр хоорондоо ялгаатай юу? Ялгаатай бол юугаар ялгарх вэ? Тис ондоо юм шиг байгаа юм. Энийг бол судалгаагаар харахаар ерөөсөө тайзан дээр яг тэр хүссэн шиг гараагүй гэж хэлдэг. Яг би тэр газар заавал тайзан гэхгүй зарим газар дуурдаггүй газар зүүч байна. Яг тэнд нэг айлд орох гэсэн чинь би хайлт чадаагүй гэдэг туйлчд байна. Хөөмөл гэсэн яг гараагүй гэдэг хөөмичд байна. Тэгэхээр эн чинь альва орон зайн тэр одоо бас дуурах газар эсвэл бүр би яаж дуурчваа гэмээр ч юм шиг тэгж гоё дуурдагч тэр цаг үе бол тэр өвлөгчдөд байдаг байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө хөөмийн урлаг гэдэг яг л нөгөө хүнийхээ дотоод мөн чанарын соёл өөрөө л хүний нөгөө нэг дотоод мөн чанарын илэрхийлэл гэдэг штеп. Хүүхэд бол ээж аавын тойл гэдэг шиг л яг тэр унган мөн чанараараа л илэрхийлэгддэг. Тэгээд яг тэр удмын сантай, яг тэр орчин нөхцөлд нь зан үйлээ хийдэг тэр хүмүүст бол энэ бол бийжээд ингээд дэлгэрээд явж идэг. Гэтэл өнөөдөр гэртээ одоо яах вэ урьж залаад алтайгаа хайлуулдагч тэр сайхан баруун Монголын ард түмэн одоо Улаанбаатар хотод тэгдэг ард түмэн биш. Сайхан алтайгаа сонсчмоор манад ирээд жавар үргэ гэдэг үуч. Гэтэл хуураар жавар үргэдэг айл байна. Уртын дугаар жавар үргэдэг айл байна. Гэтэл ерөөсөө энэ баруун монголчуудын соёлын онцлог юу юм бэ? Яг тэр чандамжуудын соёл юу юм бэ? Энэ хөөмийгөөр застдаг, хөөмийгөөр төл ахуулдаг, хөөмийгөөр байгалыг харагддаг. Тэд нар тэр уртын дуу бол тийм одоо онц хэрэгтэй юм биш байх нь. Яагаад гэвэл яг язгуурынх нь өв соёл. Уртын дуу бол тэр дундгойч байдаг юм уу те? Тэр туваалхын ч байдаг юм уу? Ингээд ерөөсөө энэ монголчуудын нутгийн соёлын юм илэрхийлэл болчихж байгаа юм. Тэгэхээр чин тэр чи генхонттой байхаас яах юм? Тангимаар сурсан тэр өөрөө өвөө эмээгээс өвсөн хүмүүс өөр байхаас яах юм? Бүр тэнгэр газар шиг тэр ясны цусны тэр таримл төрмөл гэдэг чи ерөөсөө өөрөө тийм байгаа байхгүй. Байглаас өгөгдсөн, байглаасаа иргэшэгдсэн. Үнэхээр бол тийм гайхалтай өв соёл. Тэгэхээр энэ өв соёлыг бол одоо өнөөдөр манайх жилд одоо 30 оюутай ингээд төрүүлчихлээ штэ. Одоо ингээл жилд энэгээр тооцох юм бол тэдэн өвлөн тэгчтэй уламжлагчтай штэ гэд. Хэрвээ инх бол энэ өөрөө айгу өрөөсгөл ойлголт болчихж байгаа байхгүй. Гэтэл яг жинхэнэ тэр өвлөн тэгч яг тэр өвийг тэр зан үйлтэй нэлэрхийлж байгаа тэр язгуур дууралт гэдэг юм чи өөрөө тис ондоо дууралт байгаа. Тис ондоо тэр илэрхийлэл байгаа. Тэгээд тэр дотоод хүн өөрөө таашаал авчдаг. Тэр чи зүгээр тэр ядраал, зовоол, хамаг хөөс бас нурсаал ингэж тэр суд шүрмснэг гүрийгээл нүр амнамлагаал тэр буруу техник шиг тийм болохгүй. Тэр чи өөрөө л аяндаа бид нэр одоо их хүний зүүн сон өөр хөхтэй яадаг үлээ шүн гинт цэрэл үлгэдэл ингэсэн л байдаг шүү дээ. Өөрөө ч мэдэхгүй. Яг тэрэн шиг л амьдрахын тулд энийг би байгаль ихэд хийж өгж байгаа тулд ингээ хийгдэж идэг. Ийм л одоо тэгэл тэр санснаасаа ч илүү сайхан хийцэн тохиолдолч байна. Тэрийг бүтээж яг тэр орчинд хөөмөлөх үйлч гарахгүй ч үйл байна. Тэгэхээр энэ яалтчгүй тэр генфонд тэр удмын сан тэр одоо байгалийн тогтоц байхаас аргагүй.